манай соёл урлагийн их сургууль дээр нэг Францын нэг эрдэмтэн одоо хөөмийн үүсэл гарлыг нь хамгаалсан судалгаагаа тайлагнаж нэг эрдэмшилэг нэг үйл одоо илтгэл хийжсэн. Тэгээд тэр үед болохоор нэг хөөмийг ер нь бол манай Монголын эрдэмтэд одоо эвэн голын дуу чимээг дуурайж өгүүлэх хэрэгтнэрээ дуурч ингэснээс хөөмийн үүссэн гэж үздэг байхгүй. Тэгээд домгууд дээрээ сурлаад ийм үндэслэл байдаг. Тэгэхээр тэр Францын эрдэмтэн болохоор яасан бэ гэхээр яагаад ер нь одоо ингээ голын чимээг сонсохлоор эвэн голын чимээг сонсоод хөөмийн үүссэн гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээ голын чимээг сонсохлоор бол хөөмийн дуурахгүй байгаа. Тэгэхээр энийг яагаад дуурайсан нэг хөөмийн гээд байгаа юм. Тэгээд нөө одоо харьгаа борготой аль болох гой дуутай голуудыг очоод одоо дуу хураагчаар хураагаад тэрийг бүр ингээд задлаад удаашуулад тэр дуу чимээг судалж штэ. Тийм дуу чимээг нь хэдэн мянга дахин удаашуулад ингээд бичсэн байна. Тэгээд тэгсэн чинь тэр одоо яг бид нар тэр дуугаа сонсуулж байгаа байхгүй удаашуулсан дуу. Тэгсэн чи яг л иймэрхүү чимээ ер нь сонсогдож байгаа. Хөгтөнгөр подкасттай хамтдаа байгаа та бүхэндээ баярлалаа. За энэ удаагийн зочин хойморт маань соёл урлагийн их сургуулийн багш, хөөмийч, цуурч, морин хуурч, за мөн бугаан хамтлагийн гишүүн Баярбаатар маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэд энэ цаг үеийн мэндийг хүргэе. За баярлалаа та бүхнийг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж хагаад баярлалаа. Тэгээд хөгтөнгөр подкастыг сонсож үзэж суугаа нийт үзэгчиддээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэн төвшүүлье. Манай подкаст маань айгүй энгийн зүйлийг ялангуяа уран бүтээлч за эсвэл одоо монголчуудын төлөө тэр жим татаад одоо монгол хүний одоо тэр онцлогийг бас харуулах гээд ажиллаж явж байгаа тэр хүмүүсийг өрхийг одоо онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжийг сонсогч үзэгчдтэйгээ хуваалцахыг зорддог ийм подкаст байгаамаа. Тэгээ юун түрүүнд өөрийг чинь бас одоо нөгөө хөөмийч одоо цуурч гэдэг өнцгөөс нь бас ярилцмаар байна. Одоо мэдээж одоо үндэсний хурлаг маань маш олон гайхалтай артистууд иргэд сэргээгээд одоо дуу уран бүтээлдээ бол яг энэ үндэсний ардын урлагаа тий яг шингээж оруулдаг ийм гоё цаг үед бид нар бас амьдарч явах шиг байна. Тэгээд энэ үүднээс нь бас сонсогчдтойгоо бүр энгийнээс гоё дэлгэрүүлж яриасаа гэж хүсэж байгаа юм шүү. Ер нь морин хуур за цуур хөгжим яг энэ одоо урлагийн салбар руу одоо энэ чиглэлээр ер нь хизэнээс хандчихва. За би яг багада ер нь бидний баг үед ч одоо ийм сайхан подкаст энэ төр гэж байгаагүй. Ерөнхийдөө тэр хөрөг нэвтрүүлгүүд энэ төр их явдаг гэсэн. Тэгээд гой уран бүтээлчдийн хөрөг нэвтрүүлгийг их үзэх дуртай байсан. Тэгээд яг тэр үедээ ингээд хизээ нэгэн цагт одоо энэ хүмүүс шиг ингээд мундаг одоо хүмүүс алах юм бол нэг ийм өөрийнхөө төвхөө яриад сууж ивэл ямар сайхан юм бэ гэдэг тэр хүмүүсийг нэвтрүүлгийг үзэж явахдаа боддог байсан. Тэг хөөхтэй байхдаа. Тэгээд бас өнөөдөр гоё юм гоё нэвтрүүлэгт орж байгаадаа их баяртай байна. Тэгээд анх ер нь хөөми одоо үндэсний урлагтай холбогдсон маань хөөмигээр эхэлсэн. Тэгээд бүр өсвөр наснда байхдаа 14 наснда байхдаа анх хөөмиг сонирхож сурч ирсэн. Тэгээд яг эхэлсэн түүхнийг бол бас их сонирхолтой. Яг одоо өсвөр наснда байхдаа намайг өсвөр наснда байхад одоо битбокс их одоо тэр үед тренд болж исэн гэх юм. Тэгээд найзуудаараа битбокс их сонирхол хичээлдэг байсан. Тэгээд нэг хөдөлмөрийн хичээлгээд одоо тусдаа охид хөвгүүдэрээ тусдаа ордог хичээл байдаг гэсэн. Тэгээд хөвгүүдэрээ хоорондоо хөгжилдөл нөгөө нэг шинд сурсан дууралтуудаа дуурал үзүүлэл тэгээ бийжсэн чинь би одоо тэр үед яг хаанаас сурсан юм мэдгүй нэг хөөмийн дууралт сурсан байсан. Тэгээд тэрийг найзуудтай ингээд дуурж сонирхуулсан чинь манай найзууд их гоё үлээж аваад тэгээд намайг чинь хөөргөд ямар гоё юм сурцсан юм бэ гээл тэгэл хөөргөл тэгээд одоо найзууд маань ингээд дэмжээдсэн чинь би их урам аваа. Тэгээд оройн аав ээж хоёртой очиад нөгөөтгөө үзүүлвэ. Тэгэхээр бүр аав ээжтэй үзүүлтэл урам авсан байж тээ. Тэгээд аав ээжтэй тэр үед яг хөөмиг гэж сонирхож үзүүлж ибүү эсвэл битбокс элемент хийж ийн гэж бодож ибүү аль нь байсан бэ? Би яг өөрөө нэг тэрийг хөөми гэдэг нэршлийг мэддэггүйсэн. Тэгээд би найзуудаа дуурайд үзсэн чинь наа чи хөөми юм штэ ямар гоё юм гэж хэлсэн баг. Тэгээд тэр үед
хөөми юм бах та ингэж хөөми гэж нэрлэдэг юм байна гэж сонсч ирсэн. Тэгээд оройн ээж аавдаа үзүүлсэн чинь наад чи нэг л их гоё юм байна шүү гэд. Тэгээд их урам өгөөд дэмжижсэн. Тэгээд тэрнээс хойш яг одоо нөгөөдгөндөө улам урам аваад байнга ингээд тавтаад идэг болсон. Хийгээд сураа ингээд хөгжүүлэх гээл үзээд идэг болсон. Тэгээд нэг монгол хэлний хичээл орж исэн чинь манай найзууд нийт ангиар ингээ бөөнөр орж байгаа шүү дээ. Охид өгөөдгөө. Тэгсэн чинь манай найзууд монгол хэлний хичээл дээр нэг түүхийн талаар ярьж байсан чинь манай баяраа хөөмөлдөг штэ багшаа үзэхүү та багшаа сонсуулаач гэх. Тэгэл манай найзууд чи шордсоор байгаа л анх нөгөө хамгийн анх удаа өөрийнхөө сурсан дэр нэг хөөминий нэг техник байгаа штэ. Тэрийг ангийнхныхаа өмнө ингээд багштай ингээд үзүүлчихсэн. Тэгэл тэр үед ингээд одоо ангийнхан маань бүр нэжигэн тал олго ташаал их гоё хүлээж авч ирсэн. Их урам өгөө надаа гоё. Тэр итгэл тий одоо тэр урам одоогийн байгаа Баярбаатрыг одоо чиглүүлсэн байх шүү. Тийм тэгэж ер нь анх одоо хөөмитэй танилцсан ш. Тэгээд тэр алга ташаал гэдэг хичнээн гоё юм байдаг юм бэ гэдэг бас тэр үед ингэж амтэн мэдэрч урам авч ирсэн. Их жижигхэн зүйлээс л хилдэг юм байлээ. Тий. Эхнээсээ угаасаа шууд ингээд эхлэн гэж баг байхгүй л хэл та тий. Гэхдээ яг хүүхэд насныхын тухай асуумаар байна л да. Хүүхэд насаа хаана тулваа? Би ер нь бол яг нэг тийм урлагийн гэр бүлд өсч төрөөгүй. Манад нэг тийм урлагийн удмын хүн байхгүй. Яг манай аав маань бол говь алтай ангаралтай. За өвөө маань бол жинчин тэмээчин юм хүн байсан. Тэгээд эмээг маань одоо манай аавын талынхаа их дурсаж ярихдаа одоо өннийхэн завсар юм хулсан хуур авчилсан байдаг. Тэгээд үе одоо хүүхдүүдтэй хулсан хуур татчих ингэж үзүүлдэг. Тийм хүн байсан гэж ярьдаг. Урлагийн талаас хийвэл ийм л одоо манад нэг одоо эмээ маань хулсан хуур татдаг хүн байсан. Тэгээд миний бага нас бол яг одоо энгийн л одоо хүүхдүүд ядал Улаанбаатар хотод бол өссөн. Тэгээ гэр оролт өсөж өндийсэн. Тэгээд зуныхаа амралтыг бол нах захайнда очиж хонь хариулж ингэж л өссөн юм хөлттэй. Зуны амралтаараа нөгөө сараар 2 сараар явхаар яг ийм хөдөөний хүүхд болоод ирж байгаа юм. Хөдөөний хүүхд болоод тэгээд жил ирэх тусам нөгөөдгөндөө олон гоё хүсэл тий. Хичээл тарах төхөөд ирэхээр нөгөө мар санагдаад зөндөө гоё мэдрэмжүүд байдаг тий. Тэгдэгсэн. Тэгээд анх одоо нөгөө хөөми сурж исэн түүхээ өргөжлүүлж яриул. Тэгээд аав маань нилээн нөгөө нэг дууралтаа сураад гайгүй болоод ирсэн юм шиг байна. Тэгээд ер нь нэг багш олж өгье гэж бодсон юм шиг байна. Тэгээд нэг багш хайнаа гэж аав маань хайгаад л яваадсэн. Тэгээд би нэг үндэсний телевизээрээ одоо нэвтрүүлэг хөөминий талаар нэвтрүүлэг гарч байгааг үзээд тэгээд тэн дундаас нэг зүйлийг би бүр амар цэжилж авсан. Тэр нь болохоор одоо манай багшийн нэр хөөминий багшийн маань нэр Монгол улсын урлагийн гав яцтгэлтэн Баатарын од сүрэн гэдэг хүний нэрийг би бүр ингээд тархиндаа цэвэрлээд тавцаагаад тэгээд аавыгаа ирэхээр нь одоо ийм багш байдаг юм байна аав гэд хэлээ. Тэгээд аавтайгаа бит хоёр одоо анх багшаа хайж аваад 15 настайд одоо хөөминийхаа багштай анх танилцаад шав ороод тэгээд хөөмөлж одоо хөөмөлөх урлагтай ингэж танилцсан. Тэгэхээр бүр өсвөр наснаасаа мэрэгжлийн багш дээр шав орсон байх нь мэн шүү тий. Тийм. Бакалаврын боловсрол эзэмсгээс бүр 3-4 жилийн өмнө олж тарж байгаа шүү тий. Тэгэхээр 3-4 жил одоо мэрэгжлийн багштай бэлдсэн хүн чинь угаасаа соёл урлагийн их сургуулийг бол угаасаа л би ороод угаасаа л ихний одоо тэр 1-р курс юм уу 2-р курс дээр бол айлтгүй л гэж бодож байсан нь. Тийм хэр одоо оюутан болгохдоо ер нь хэр давагдал мэдэрч иваа. Тий, ер нь бол яг суйс руу мэрэгжил сонголт гэж бас нэг эргэлзээ гардаг штеп нэг хүүхдүүд чи яг 10 жилээ төгсөд. Тэгээд одоо яг 10 жилээ төгсөхдөө бас физик, тэгээ шугам зураг, математик энтертэй нэлээ одоо гайгүй байдаг гэсэн. Тэгэхээр тэр тал руугаа бас инженер болох нэг төлийн юу байсан, хүслээсэн. Тэгээд тэгтээ одоо их цагаа өнгөрөөж байгаа зүйл маань бол яг энэ хөөми морин хуур болж таарсан. Үндэсний урлаг болж таарч байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэрнлүүгээ яалтчгүй тэр маань илүү их хүчтэй татж байгаа болохоор ерөн төгсөөл за би одоо соёл урлагийн их сургуульд орох юм байна да. Хөөминий ангид элсэж орох юм байна да л гэж бодож исэн. Тэгээд
хөөмигээр хичээлээд явж байхад маань манай багш за чи ер нь одоо ирээдүйд яг энэ нүгээр ингээд одоо хоолоо олж идэн урлагаар цаашаа тууштай явна гэж бодож байгаа бол морин хуурыг сурах хэрэгтэй. Тэгэх юм бол чамд нөгөө хос мортой гэдэг шиг энэ хоёр маань хоорондоо их гоё хосолдог юм гэж хэлээ. Тийм уялдаа албатай зүйл шүү. Тий. Тэгэж хэлээ. Тэгээд аав бит хоёроос одоо төгсгөөс өмнө намайг бас 15 нас 16 нас урж байхдаа яг морин уурын багш бас хайж явсан. Бүр ингээд бэлдээд нь штэ тий. Аав ээж хоёр маань ер нь бол их гоё дэмждэг байсан. Тэгээд тэрний хүчинд бас ийм гоё зүйлүүдтэй авчираад гоё байсан. Тэгээд соёл юу одоо Монголын хүүхдийн ордонд Хөрөлбаатар гэж сайхан багш дээр морин хуураар одоо шав орж тэгээд морин хуур анх сураад за тэгээд энэ дээрээ үндэслээд л одоо жоохон сурсан эрдмээрээ одоо соёл урлагийн их сургуульд одоо анх илсэж орж байлаа да. Одоо бас багшилж байгаа тийм ээ. Тий. Тэгээ одоо тэгээд үргэлжлэл одоо соёл урлагийн их сургуулаад төгсөөд цагаан лаваа чуулгад хөөмич морин хуурчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд яг ингээд 2 сар ажиллаад байж исэн чинь намар нь манай багш маань над руу холбогдоод тэгээд ер нь чи сургуульдаа багшлах сонирхолтой байна уу? Одоо энд ийм одоо багшлах орон зай байна. Чамайг ер нь багшаар бэлдэх санаа байна гэж надад анх хэлж ирсэн. Тэгээд Оцрон багш нь уу эсвэл өөр? Оцрон багш маань. Тий. Тэгээд ер нь би соёл урлагийн их сургуульд элсэж ороод бас олон сайхан багш нараар үлгийдүүлж ижил одоо сайхан энэ эрднүүдийг сурж байна да гэдэг шиг соёл урлагийн их сургуульд элсэж ороод одоо Монгол соёлын тэргүүний ажилтан цагт очир багш дээрээ хөөмийгөө бас улам мэрэгжүүлэх тал дээр одоо багшаараа чиглүүлж ингэж ажилладаг гэсэн. Тэр чи яг нөгөө нэг жинхэнэ боловсон хүчин бэлдэж байгаа яг тэр тогоон дотор дахиад өөрөө багш болсноос гадна давхраас хөөмийгөө бэлдээд байгаа юм ба штэ зөв. Тий. Оюутны одоо мэдээж оюутны цаг хугацаа бол хүний амьдралын хамгийн гоё дурсамжтай, улан гоё дурсамжтай бас маш их зүйлийг сурч сонирхдаг. Сонирхсан нас байдаг баг. Оюутны ширээнээс ажлын байран дээр шилжээд ажлын байрнаасаа дахиад эргүүлээд багш болоход яг ямар мэдрэмж авч ява. Мэдээж одоо нөгөө анхан шатны мэдгэдэггүнтэй одоо тэр хүмүүст бас заах. Өөрөө сурах бол зарим нь амархан байгаад хүнд заахаар нэг болдгоо үед байдаг шүү. Тэрэн дээр ер нь яг ямар мэдрэмж авч байгаа. Яг уу ер нь за анх багш болсноос хойш тэр одоо хүртэлч тэр хизээч ер нь яг нэг юм бэлэн болсон мэдрэмжийг нэг одоо юу гэхэндээ авч болохгүй гэж ер нь өөртөө юм юу тавьдаг. Цензуур тавьдаг гэх юм уу. Тэгээ дандаа ер нь би энэ шанартайгаа хамт сурж байгаа шүү. Хамтдаа одоо хөгжиж байгаа шүү гэдэг маягаар тэгээд өөрийгөө ер нь дандаа ингээ хөгжүүлж шавнартайгаа тэгээд хөөмийн урлагч нь хөөмийн цуур одоо энэ урлагууд чих өөр ингэсэн онцлогтой дандаа энэ одоо хүн болгонд заагаад өөрөө нэг юм өөр юм сурч авч идэг. Тэгээд хүний биеийн физиологч нь хүн болгонд өөр өдөг учраас нэг хэвэнд цутгасан нэг арга барилаар бүх хүнд ингэж зааж болохгүй. Тэгэхээр тэр болгон дээр бүгд дандаа ингэж суралцаж явж идэг. Тэгэхээр яг л дандаа ингэж шавнартайгаа хамт суралцаж явах хэрэгтэй. Тэрийгээ хүртлээ шавнартай хэлдэг. Хоёулаа хамтдаа энэ зүйлийн учрыг олно. Хамтдаа энийг сурна. Хамтдаа хөгжинэ гэдэг тийм зүйлүүдийг хэлээл. Нэг завинд суусан шүү. Хол аялья тийм ээ. Хөөми гэдэг урлаг ер нь одоо энэ бол мэдээж одоо бидний монголчууд бид бүхний одоо нүүдэлж авах амьдралаас олон мянган жилийг туулаад одоо болтол олон хүний гоё гэж баясгаад байж байна. Энэ урлагийн яг онцлог нь юу гэж харж байна вэ? Мэдээж одоо нөгөө анх нэг хөөмийн элемент хийж явах битбокс гэж бодож өгөө гэж хэлсэн шүү дээ. Тэгээ битбокс бол бас их одоо яг хоолой болон одоо тэр хүний дууралтан дээр ажиллаж гаргадаг урлаг байгаад байгаа шүү дээ. Манай одоо Монгол хөөмийн тухай бидэнтэй хуваалцвал. Одоо за хөөмийг ер нь манайхан бол ер нь нэг байнга сонсч идэг болохоор монголчууд маань их энгийнээр хүлээж авдаг. За тэгээд одоо ямар зүйл төр их
одоо их онцлогийг мэдэрдэг вэ гэхээр гадагшаа яваад гадны хүмүүс тоглохоор их бүр гайхаж хүлээж авна. Ийм дууралт яаж байж болт ийм ингэж дуурахаар ямар гоё юм сэтгэл тайвшрал үзүүлдэг юм бэ гэд их гоё гайхаж хүлээж авдаг. Тэгээд хөөминий ерөөсөө онцлогийг бий бол яг тэр нөгөө нэг анх үүссэн байгалийн дуу чимээг дагаж дуурайж одоо ан амьтны дуу чимээг дагаж дуурайж тэгж үүссэн учраас одоо нөгөө нэг техник технологи илүү их ингээд хөгжөөд байгаа үед эргэж нөгөө хүний тэр байгалийнхын гоё мөн чанарыг таниулж их тайвширлыг авчирч ингэж байгаа тийм дууралтыг гаргаж байгаа учраас тэр нь илүү орчин үеийн хүмүүст илүү гоё санагддаг болов гэж боддог. Би нөгөө юун дээр яг мэдээж одоо бидний үндэсний урлаг бол яг цэвэр одоо яг тэр байгалийн тий яг тэр мэдрэмжинд шууд сонсоход авчихдээ шүү дээ. Оюухан зам ТV нарыг л сонсоход л нэрээч нар мандаад байгаа юм болов. Гэт нөө Японд сонсоход хүртэл хэлсэн гэдэг үстэй. Энэ нарны тухай тоо байна гэ тэ. Би сүүл тэр Норд соёл викингийн соёл дээр бас юм хүмийн харихаатай юм ойролцоо дугуултууд байна уу гэж анзаарсан. Энэ зөвхөн Монголынх байна уу эсвэл орон оронд бас нэг тодорхой хэмжээнд жоохон өөрчлөгдөд мэдээж тэр чи одоо нэг нутаг орны газар зүйн байршил улирлын одоо тэр ялгаанаас бас өөр болсон юм болов уу? Энэ зөвхөн Монголынх гэж ойлгож болох уу? Яг одоо хөөмийн урал одоо яг хөөмийн дотроо олон төрлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яг бидний тодорхойлж байгаа гархираа хөөмийн, шахаа хөөмийн гэж тэр дууралтууд бол яг энэ цэвэр яг энэ тодорхойлцсон дууралтууд бол яг монголчуудад л байгаад байгаа юм дууралт. Тэр викинг за тэгээд Африкт хүртлээ байдаг овертон сингинг гэдэг. Тэд нар бол хөөминээс жоохон ялгаатай байгаад байдаг. Гэхдээ хөөми чинь өөрөө ер нь бол яг энэ одоо маш энгийнээр тайлбарлах юм бол хүн өөрийнхөө хоолойг л дуулахаас арай өөр хэв маяг одоо оруулж ингэж ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр бусад улс үндэстнүүд ч гэсэн байх боломжтой. Тэгвэл монголчууд илүү тийм гоё урлаглаг болготол нь ингэж гоё хөгжүүлсэн гэх юм уу. Нүдэн айнаал сонсоход бол шал өөр юм ертөнцид очдог тий. Тийм. Тэгээд тэр нөгөө нэг байгальтай холбоотой гэснээс би нөгөө нэг анх хөөмигээс сурж агаад тэгээд яг хаврын ингээд сурж агаад зун хөдөө яваад тэг би ингээд хөдөө очисон чинь яг бүр санддаг байхгүй ингээд машинаас буугаад ингээд юугаа урцчихэн да цөнхөө урцсан ингээд гэрлүү ингээд орох годлахчихсан чинь энийг хөөмийлэх шиг дуу сонсогдоод тэг би бүр хин дуураад байна яагаад байна гэд ингээд харсан чинь нэг өвсний шуугах чимээ салхины эсгэрж байгаа тэр чимээ яг хөөми шиг ингэж сонсогдоодсэн. Байглаас сонсогдчихсэн. Тэгээд тэр үедээ би бүр ингээ гайхаж хүлээж аваа. Тэгээл ер нь үе ингээл явж хахад яг нэг өөрөө дуртай болохоор ч тэгдэг юм ингээл их гоё ингээл нэг хөөмийн эсгэрээ ингээл сонсогдож орж ирдэг гэсэн. Гадаа явж хахад тэгээд мэдээж байгальд байх тий. Тийм байгальд. Тэгэд сүүлд одоо оюутан болоод байжсэн чинь манай соёл урлагийн их сургууль дээр нэг Францын нэг эрдэмтэн одоо хөөминий үүсэл гарлыг нь хамгаалсан судалгаагаа тайлгнаж нэг эрдэмшилийг нэг үйл илтгэл хийжсэн. Тэгээд тэр үед болохоор нэг хөөмиг ер нь бол манай Монголын эрдэмтэд одоо эвэн голын дуу чимээг дуурайж өгүүлэх хэрэгтнэрээ дуурч ингэснээс хөөмийн үүссэн гэж үздэг байхгүй. Тэгээд домгууд дээрээ сурлаад ийм үндэслэл байдаг. Тэгэхээр тэр Францын эрдэмтэн болохоор яасан бэ гэхээр яагаад ер нь одоо ингээ голын чимээг сонсохлоор эвэн голын чимээг сонсоод хөөмийн үүссэн гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээ голын чимээг сонсохлоор бол хөөмийн дуурахгүй байгаа. Тэгэхээр энийг яагаад дуурайсан нэг хөөмийн гээд байгаа ингээд. Тэгээд нөө одоо харьгаа борготой аль болох гой дуутай голуудыг очоод одоо дуу хураагчаар хураагаад тэрийг бүр ингээд задлаад удаашуулад тэр дуу чимээг судалж штэ. Тийм дуу чимээг нь хэдэн мянга дахин удаашуулад ингээд бичсэн байна. Тэгээд тэгсэн чинь тэр одоо яг бид нар тэр дуугаа сонсуулж байгаа байхгүй удаашуулсан дуу. Тэгсэн чи яг л
айгуу чимээ ер нь сонсогдож байгаа. Тэгээ би тэр үед миний тэр үед мэдэрч исэн чимээ ийм чимээ байсан юм гээд анх. Тэгээд монголчууд нөгөө нэг одоогоос бол харьцангуй байглаасаа ингээд бидний амьдралын хэм маяг холдчиход байна. Нүүдлийн соёл иргэншил маань өөрөө яадаг вэ гэхлээр 24/7 365 хоног байнгын хоторт ингээд байгаль дээр ойрхон байж идэг. Тэгэхээр байгалийнхаа цаг үеийг уялдаа холбоог нь чагнадаг. За байгаль нь одоо өнөөдөр яаж ин хэр салхитай байна, яаж ин чагнадаг. Ийм болохоор нөгөө нэг дуу чимээг илүү таньж ингэж нарийн сонсдог байсан юм уу гэж боддгийн. Тэгээд тийм ч утгаараа одоо яг л одоо байгалаа дээр нь сүсэлж биширдэг учраас одоо дэхэн одоо бүр хүнийгдлийн үед л анх одоо тэр байгалийнхаа дуу чимээг л одоо дуурайж тэрнийхээ хэлээр ярих гэж оролцсноос л энэхүү гайхалтай урлаг маань үүссэн юм болоо гэж боддог. Бидний одоо соёл бас дуусчихгүй юм байлээ л те. Хөлчний соёл гэхэд одоо 4500 жилээс хашаал яригдчихэж штэ. Энэ зүйл энэ хүртэл маш удаан урт хугацаанд бид нар байгаа учраас энэ үндэсний урлагийг маань бидэртээ цуг байгаа штэ. Яг ингээд сонсоход хүн ингээд нэг юм амраад байгаа юм шиг. Эсвэл нөгөө байгальтайгаа буцаад ойртоод байгаа юм шиг. Одоо л Улаанбаатар хотод амьдрахад бол яг нөгөө бас юм бүрэн юм тансаг байгалыг мэдрэх. Тэгээ богдуул руу гарч ирсэн хамгийн ойрхон мэдрэх боломжтой байх тийм ээ. Тий. Бид нар бас азтай богдуул маань ойрхон байдаг. Тэгэхээр уул руу гараад сайхан байгалаа мэдэрдэг. Энэ хөгжим бидний ахуйтай цуг одоо энэ замыг тулж штэ. Энэ хөгжмийг цаашдаа яаж бүр ингээ хүн болгоны санаарт хүргэе гэж боддог вэ? Мэдээж энэ бол одоо үндэсний урлагийг тий одоо энэ бит бус өвийг хадгалж нэг хөгжүүлж явж байгаа хүмүүсийн хувьд бол тэрхүү зорилго байх гэж бодож байна. Тэглэг яах вэ? Би нэг 19 онд Японд нэг бас одоо цуур хөмийг бас л сурчлаа тоглолтоор явж исэн. Тэгээд тэр үед яг нэг юм Японы нэг үндэсний хөгжим тоглолтог нэг хүн дээр очиж исэн. Тэгээд тэр хүн болохоор яг нэг гоё сүм дотор ингээд өөрөөхөө үндэсний хөгжмөө зөвхөн тэр хөгжмийнхаа одоо нэг тийм орчин ингээд бий болгоцсон. Тэгээд тэр хүний одоо үүрэг нь болохоор яг тэр үндэсний хөгжмөө яг тэр хавьэр нэгэ зарцааж авч үлдэх гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь нэг тэгж ярилцлага энэ төр өгөөд байдгүй, телевизээр ингээд нэх тэрийг ингээд сурчлаад яриад байдгүй. Тэгээд тэдний тэр нөө үндэсний хөгжмөө авч үлдэх бодлого нь болохоор зарцаа. Тэр чигээр нь яг л ингээд зарцаагаад авч үлдэх л зарим юм дээр тэгж бодлого баримталдаг юм лээ. Яг тэр үндсэн одоо тэр оригинал их хөлбраар нь байлгах. Залгууж болох. Тий. Тэгээд бас ийм зүйл бас байж болдгийм байна гэж тэр үед одоо мэдэрчээсэн. Тэгээд өөрөө бас нэг би чинь үндэсний урлагаа одоо залуучуудаа өөрийнхөө доод уяудаа шав нартаа ингээл заагаа сургаж байгаа юмны үед бас тэн дээрээс одоо ер нь бас нэг талын одоо юм яг л унган шинжээр нь бас авч үлдэх шаардлагатай байд юм байна. Тэгэхгүй бол нөгөө нэг өмнөх юу нэг цаг хугацааны явцад ингээд мартагдаад бас тэгэх аюул байна. Тий, тэгэх аюул байна гэж үздэг. Гэхдээ одоо сүүлийн үед ер нь яагаад ингээд одоо үндсэн их суурийн чавж үлдээд шин одоо орчин үеийн хөгжимтэй ч гэсэн хослуулж болохгүй гэж гэдэг бодол их төрдөг болсон. Тэгээд ерөнхийдөө одоо за энэ цуур хөгжим маань байна. Одоо цуур хөгжим маань бол бүр хятадын сурвалж бичгүүдэд тэмдэглээстэй байдаг. Хүннүүг өрний үед бол монголчууд бол хүнүүчүүд энэ цуур хөгжмийг хэрэгэлдэг байсан, үд шороотой тоглодог байсан гэсэн маш олон мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр тэр үед 3 нүхтэй цуур хөгжим байсан. Одоо ч гэсэн яг өнөөдөр бид нар 3 нүхтэйгээр нь л аваад хэрэглээд ингэ явчих ийм сайхан хөгжим байна. Тэгэхээр энэ хөгжмийг бол энэ чигээр нь хадгалахын зэрэгцээ гоё одоо уран бүтээл орчин үеийн хөгжимтэй нийцүүлэх ч юм уу тиймэрхүү зүйл байж иж
бас энэ хөгжмийн маань залуучууд маань бас илүү одоо таньж мэдж эндээ дурлах юм байна гэдэг зүйлийг боддог. Тийм. Монголчуудыг нөгөө халимгийн туйлж цагаан замын нэвтрүүлгийг үзэж яхад монголчууд аян данд мартахын өмнө 2-3 хоног ингээд жангар туйл хайлаад ингэж сүнслэг ертөнцид ингэж дайчин зэргүүд ингэж хамтдаа байдаг байсан. Тэгээд яг одоо тэр нөгөө нэг чинь маргааш нь ч юм уу ингээ 2-3 хоногийн дараа ингээ тулгаралт үүсэндээ. Юунаас ч яахгүй тийм зоригтой. Одоо тэгж тулддаг байсан гэж одоо яг тэр нэвтрүүлэг дээрээс нь үзээд. Тэгэл яг юм хүмүүний харихраа сонсохоор бас нэг юм эргэтэлэг юм дайчин чанар ингээ дотроос ингээ тийм мэдрэмж төрдөө надад. Тийм. Одоо жишээ нь Уранхай одоо их Монгол улсын үед бол Уранхай овог аймаг бол цагаан морьтой тэгээ дайсантайгаа тулахын өмнө дуулж ордог байсан гэж байна. Тэр дуул бас хүмүүний харихраа тийм дуунууд л байсан баг. Зүгээр дотроо тэгж төсөөлдөө. Одоо сурвалж бичгүүдэд ер нь одоо хан ус маань одоо энэ цуур бишгүүр хүүрэг буюу одоо хингэрэг энэ хөгжмүүдийг анх одоо хүннүүчүүдээс авч дэлгэрүүлж исэн гэдэг ийм сурвалж мэдээд байгаа байхгүй. Тэгээд тэр ч утгаараа ер нь тэр одоо хүннүүгийн үед манай энэ хөгжмийн соёл энэ зүйлүүд манай их өндөр хөгжилтэй байсан гэдэг нь батлагдтыг. Тэгээд тийм ч учраас одоо дайныхаа энэ одоо дайчин ирсийнхаа байлдж байгаа үед ч гэсэн одоо хингэргийн нүдэлд хурдан болох юм бол одоо тавшигч гэдэг юм уу? Хэмжээнд удаашрах юм бол зүхтаж тулдах ч гэдэг юм уу? Бүр хөгжмийг бүр ингээд цэрэг дайн дээр хэрэгэлсэн байгаа байхгүй манай өвгдээдсүүд. Тэгэхээр энэ бидний өвгдээдсээс урагшаага тарсан соёл биш үү те? Хаалт. Тийм. Тэгээд энээс үүдээд одоо тухайн улсын тухайн хан үеийн хан улсын маань эзэн хаан болвол яг одоо улсын өнцөг булан бүрээс одоо мундаг хөгжим тоглодог янз бүрийн юунуудыг эрэл хайгуул хийж одоо ингэж эхэлсэн гэдэг бас тийм юм байдаг байхгүй. Тэгээд одоо бүр одоо энэ хөгжмийг ямар үед яаж хэрэглэх үү, цуур бишгүүрийг яаж хэрэглэх үү гэдэг нь хүртлээ нарийн тодорхой анхны цуур бишгүүрээр мориндоо мордно, хоёрдугаар цуур бишгүүрээр ингэн гэд бүр нарийн одоо тэгээд одоо энэ цуур бишгүүрийн дууг сонсоогүй хүн болвол цаазаар авах ялтай гэдэг ийм хүртлээдийг одоо юунууд нь цаазууд нь байждаг. Ийм нарийн байдлаар одоо хөгжмийг хэрэглэдэг байсан байна. За тэр ч үгүй л одоо дайчд бол одоо дайны өмнө өөрсдөө сэргийж одоо тэр хархираагаар дуурдаг гэсэн гэдэг. Ийм мэдээнүүд бас байдаг. Тэгэхээр ер нь энэ одоо уламжлалт язгуур соёлууд маань бол Монголын яг тэр хүннүүрний үед бол маш их өндөр дэлгэр хөгжсөн байсан байна. Манай Хөгтөнгөр подкастаар орж ирсэн нэг зочин тэгж хэлж ирсэн. Яг манай подкастаар биш шүү, подкастаар хэлж ирсэн. Гадны соёлыг зөндөөл харлаа. Зөндөөж дуурайлаа. Тэгээд явсараад хамгийн гол соёл манай үндэсний урлаг бидэн дотор л байсан биш үү дээ гэж хэлж ирсэн. Тэгээд би тэр үгийг сонсчод нэрэл одоо ингэж бодоход одоо сонгодог урлагч бай, хипхоп R&B-ч бай. Маш олон төрлийн хөгжим сонссны дараа Монгол одоо тэр аялал Монгол мэдрэмж богдуулын одоо орой дээр нь би алхдаг байхгүй. Богдуулын орой дээр гараад нар харж байгаа л бас спикер дээр хөгжим тавиал суухас. Яа. Тэр үед бол хизээч хипхоп дуу сонсохгүй шүү дээ. Зөв яг нэг юм бүтэн дүүрдэг мэдрэмжийг энэ бидний оюун санааг одоо тижих одоо тэр нэг юм тутмагшил байх шиг байна. Энэ нэхийдээд энэ дотроос. Энэ одоо зүйлд залуучуудыг илүү сонирхоорой гэж уриалвал юу гэж хэлэх вэ? За ер нь тэгээд залуучууд маань их үндэсний урлагта дуртай сонирхдаг болчихжээ нэг. Одоо баг хэлсэн үе хэлээгүй одоо өмнөх үеийн маань уран бүтээлчдийн тэгээд энэ урлагийн ардын язгуур урлагийн маань хүмүүсийн ач гавьяагаар гэхүү одоо залуучууд маань нилээн одоо гоё ардын урлагийг бас сонсдог болчих. Саяхан би Playtime-ийн тайзан дээр буган амтлагаараа тоглох гээд
ингээд саунд чекийг зогсож байгаа байхгүй. Тэгээд гисэн чинь урд ингээд эдгийн одоо 17 6 7 настай ч юм уу гэмээр ингээл залуучууд өсвөр насны залуучууд л байгаа байхгүй. Тэгээ ингээ хоорондоо дээр энэ рок мок хувцамссан. Стил нь бол яг л нэг орчин үеийн хүүхдүүд байгаа шүү. Хөгжмийн фестивал болж байгаа шүү дээ. Тий. Рок мок орчин үеийн хүүхдүүд байгаа шүү. Тэгэнгүүтээ ингээ хоорондоо ярьж байгаа нь ингээ хөөмиг дуурч үзээл. Ингэдэг үстэй. Ингэдэг үстэй гэл. Тэгэл одоо хөөмитэд он хизээ явах юм бол айгүй бишэр ингээд хүлээлттэй. Тэгээд тэрийг хараад бүр надад айгүй гой мэдрэмж төрсөн. Тэгээд одоо ч мөр миний бүр төсөөснөөс нилээ гоё. Одоо нэг өмнө нь одоо ингээл сонсохгүй ингээд идэг байсан бол одоо бүр ингээд уралдаг болцсон байна. Үнэхээр гоё хардаг болцсон байна гэж би харж ирсэн. Бид нар өөрсдөө энийг маш сайн судалж байна л да. Тэгээд дээрэс нь бид одоо мэдээж одоо Америк, Нью-Йоркт одоо үүссэн хипхоп хөгжим ингээл түүхэн судалж байгаа шүү дээ. Бидний хөгжим юу гэдэг асуулт бол хүн болгонд төрдөг л. Би бол тэгж удаа хүний ингээ хамгийн их одоо дуу хөгжим сонирхох нас тий хамгийн бүр юм шинтэйгээр одоо ингээ чагнах нас бол яг өсвөрөнд байх шүү. Яг тэр үед л хүн дуу хөгжмийг хамгийн ихээр хэрэгжилж одоо дуу хөгжмөөр одоо хань болгож тийм ээ дуу хөгжмийг найз болгож дуу хөгжмөөр маш олон зүйлийг давж туулдаг үе юм болов уу боддог. Тэгээ хүүхдүүд залуучууд яг хөөмийн хархираа сураасаа гэж би бодож байгаа. Ялангуяа би өөрөө бас хархираа сурах одоо сонирхолтой байгаа ойлаа гэдэг подкастын ясна хэлжсэн да. Яг Монгол эр хүн сайхан гэртээ хөөмийлүүд хархираад сууж ивэл ямар гоё вэ? Тэг гэрээ эзэн тэгж дуурдаг байвал тэр үр хүүхдэд ямар гоё юм дүүрэн мэдрэмж дурсамж үлдэх болоо гэж би бодож байгаа юм. Тэгэл одоо ер нь тэгэл Монгол хүн даа ялангуяа энэ бидний ярьж байгаа өөрсдийн монгол хэл маань тэр хөөмийг сурахад илүү тохиромжтой болгож бидний бие махбодыг ингэж хөгжүүлдэг гэж ойлгож байна. Тэгээд гадаад хүн сурахад боломжтой. Гэхдээ монгол хүн илүү хурдан сурна. Соёлнж тэр одоо яриа хэлний онцлогнж тэр бидрийг энэ хөөмийг бүх хүн сурах боломжтой. Тэгээд хөөмий бол дотроо ерөнхийдөө үндсэн яг хоёр дууралт bijдэг. Шахаа, хархираа гэсэн хоёр дууралт bijдэг. Тэгээд энэ дээрээсээ салбарлаад бусад одоо хөмөлөх арга барилууд нүүсээ явдаг. Тэгээд ер нь за яг хуу сүүлийн үед их хвчлэн одоо хүү хамтлаг маань ч юм уу те уран бүтээлүүд дээр хархираа хөмийг төлхөө ашиглаж байгаа. Тэгээ ер нь бол одоо уран бүтээлчд чинь нөгөө нэг нийгмийг тэргүүлж явдаг учраас тэгээд тэр одоо хамтлагуудын л одоо гаргаж байгаа тэр уран бүтээлүүд их хүмүүст хүрж байгаа учраас хархираа хөмийг хүмүүс их мэдээд байгаа. Дэлхий өөрөө ингэ сонирхоод сурмаар хагаад тах шиг ба штэ. Тэр нь л цуур хөгжмийн тухай ярмаар байна л да. Цуур хөгжмийг ер нь анх хизээ сурваа. Энэ цуур хөгжмийн мэдээж бүтэн юм байгалийн мэдрэмжийг өгдөн штэ. Яг энэ тухай ярил хоёлаа. За цуур хөгжим маань бол хоёулынх нь урдаас 2 3 хөгжим байх шиг байна. За би энэ өөр дуурдаг уу? Үзэгчтэй танилцуулах гэдэг бас цуурын анхны одоо өвөг гэж болох энэ материалуудаар хийсэн. Одоо за цуур хөгжим маань ер нь бол одоо хөөмитэй нэгэн адил монголчууд бол алтай нурууг тойрж нүүдэлж амьдарч ирсэн энэ монголчуудаас одоо үүсэлтэй гэж үздэг. Тэгээд ер нь монголчууд бол байгалаа их тахиж шүтдэг, биширдэг. Тэгээд нөгөө нэг одоо жишээ нь алтайд бол ямар нэгэн уул ус бол цаанаа нэг далдын эзэн л ус авдагтай гэж үздэг. Тэгээд тэрхүү одоо миний төсөөллөөр би ингэж боддог. Эвэн голын урсгал гэж эвэн голын домог гэж байдаг байхгүй. Тэр нь болохоор нэг юм өнчин хүүн байж л дээ. Тэгээд одоо өдөртөө хоол олж идэхийн тулд голын хөвөөд агаад тэгээ өвсний үндэс ухаад ингэж жимс ногоо хож иддэг гэсэн баг. Тэгээд тэр үед нь алтайн эзэн алиа хонгор гарч ирээд нэгэн сайхан дагн гарч ирээд тэгээд тэр хүмүүнд одоо залаат гэдэг энэ хүү модыг бэлэглээд за чи энэ модоор хөгжим хийгээд ая оруулцураа тэр бол чиний одоо нэг насны амьдрах эрдэм болно гэд
Тэгээд энэ үеэс одоо тэр залгаат гэдэг модоор хөгжим хийж аюуруулж сурснаар цуур хөгжим үүссэн гэж үздэг байхгүй. Тэгээд энэ домгоос яг юуг ойлгож болох вэ гэхээр ер нь л одоо монголчууд маань байгалаа их сүсэлж дээдэлдэг байсан юм байна. Тэр ч утгаараа байгалийн гаргаж байгаа тэр үүсний шуугж байгаа голын харгаа бөргөө тэр чимээг байгалийн бид нартай харилцаж байгааг хэл гэж үздэг байсан байна. Тэгээд түүнийгээ дуурайж тэр хэлээр нь байгальтайгаа ярих гэж одоо оролцсноос энэ одоо хөөми, цуур гэдэг гайхалтай урлууд үүсчээ гэж. Тэгээд манай Монгол байна л да энэ соёл. Одоо Монголд байгаа ах. Уул усаа хараадах, уул усаа дээдлэх, тэ? Одоо уул тахих ч гэдэг юм. Бидний яг энэ байгалаа одоо хайрлаж, байгалаа хүндэтгэж байгаа илэрхийлж байгаа одоо тэр үйл хөгжмөөр хүртэл тэр маань байна шүү дээ, тийм ээ. Тэгж ойлгож болох уу? Тэгж ойлгож бололгүй яах вэ? Байгалаа инэрч хайрлах. За одоо тэгэл энэ хөгжмийг хүртлээ одоо байгалийнхаа л одоо зүгээр энэ балчирган гишүүн балчирган гэдэг юм модлог үйт урамлууд байгаа байхгүй. Тэгээд энэ урамлыг ашиглаад ингээл хөгжим хийчихэж байгаа. Тэгээд энэ хөгжмөө одоо тоглохдоо тэр сайхан үүслийн дамгуудаа ярьдаг. Тэрүүгээр хүүхдүүд нь хүмүүждэг. Тэгээд байгальтайгаа их зөв зүйтэй харьцах хэрэгтэй байна гэдгийг энэ урлаг маань өөрөө ингээд одоо хүүхдүүд нь үлгэрлэж гэж харуулж идэг. Энэгээрээ гоё өсөж өмжиж идэг. Цуур хөгжим байгаа цагт, дууржил байгаа цагт бид нар байгаль ихтлгийг хайрлаж байгаа нэг тэгэлгүй байх юм. Аялгүй байх нь шүү дээ. Дуурж өгч болох. Яг 2-3 төрлийн цуур байна л да. Энэ хэдийг бүр бүгдийг ингээд нэг нэгээр нь за тгий дуурж өгч болох. За ер нь бол цуур хөгжмийг анх сурахтаа бол цуурыг шууд барьж үлээдэг. Эхлээд одоо жижиг хатуу биед одоо хуруугаараа ч юм уу аарал хуруудаар ч юм уу дуу гаргаж сурдаг. Цууртаа төстэй дуу гаргаж сурдаг. За тэр нь бол нэг юм жимээд. За ингээд том жижиг хөхөө шувууны харилцан шогшох ч юм уу те ийм янз бүрийн аялгуунуудыг ингэж үйл хүрхтний тусламжтайгаар ингэж гаргаж сурдаг. За тэгээд дараагаар нь одоо ер нь бол энэ одоо хангаа газар голын хөвөө ч юм өндөрлөг газараар ургаж яадаг ийм модлог үйт урамл. За энийг бол хүүхдүүд маань баг хониндоо явж явахтаа л одоо тайрч аваад тэгээд энэ одоо өөр ийм голдоо хүндий тэг үйт ийм урамл гэж байгаа. Тэгээ энэний одоо иш хэсгийг аваад тэгэл одоо энэ битүү хэсгүүдийн сэтгээд тэгээд ингээд доороос нь 4 хуруу, дэшээ 3 хуруу, дахиад 4 хуруу гэд хэмжээсээр ингэж 3 нөхлээд 4 3 4 байх нь шүү дээ. Тийм 4 3 4 гэж ингэж нөхлөөл тэгээ ингээд одоо хөгжим бий болгочихж байгаа. Ийм энгийн төсөр хийцтэй. За тэгээд саяны дууг гаргаж сурсныхаа дараа яг одоо цуураа анх дуургаж сурна. За цуурын мань дуу бол дангаараа ингэж дуурдаг. Тэгээд цуурын мань нэг гайхалтай онцлог нь гэвэл өгүүлэх үерхтний хамсраатай хослж ингэж дуурдаг. Өөрөөр хэлбэл хоолоогоор суур болгож одоо цууртайгаа хамт үлээг. За энэ мэтчлэн ингэж дуурдаг. За энэ бол анхны одоо яг хамгийн энгийн цуурын энгийн төсөр хийц. Одоо яг цуурыг анх үүсэхдээ иймэрхүү хэлбэр хийцтэй байсан гэсэн үг. За тэгээд энэ маань бол яг хөө гэхэлэр за одоо энэ бол
саяны нөгөө ургамлын маань бас нэг өөр төрлүүд нь байж байна. Тэгэхээр энэ маань ийм Дууралт нь өөр дуурах уу? Яг ижлэхэн дуурах уу? баг зэрэг их шиглэлээ нь бол темрийн хувьд өөр. За иймэрхүү маягтай. Тэгэхээр энэ маань болохоор ер нь одоо нэг өдрийн хэрэглээ ч юм уу те удаан хэрэглэхэд одоо жоохон хэврэг болохоор амархан эвдрэх талтай байдаг. За тэгээд энэ гэхдээ байгальд одоо аялаа явж байхдаа хүртэл энэ мод тарах юм бол цувраа хөгжмөө хийгээд дуурч болох юм. Тийм болно гэсэн үг. Тэгээд ийм учраас монголчууд нөгөө нэг харгаа буюу хар модыг ширхгийнхэн дагуу цуулаад тэгээд энэ цувраа хөгжмийг одоо уралдаг ийм технологи үүссэн байна. За тэгээд одоо иймэрхүү мэрэгжлийн хөгжмийн зэмсэг болгож байна. Тийм ийм болгож хөгжүүлж байна гэсэн үг. Гэхдээ үндсэн яг тоглох арга барил нь яг л хэвээрээ гурван нөхтэй бас яг л хэвээрээ ийм байж байгаа. За тэгээд энэ хөгжмийг одоо орчин үед цувар маань иймэрхүү хэлбэр хийцтэй байгаа. Тэгээд энэний дууралт маань ямар байдаг вэ гэдгийг сонирхуулъя. За тэгээд би 19 онд өөрөө цуврын нэг аялал зохиож байсан. Сэрдгийн цурай гэдэг нэртэй. Тэгээд энэ аялгауны зохиочод нэрийг өгч чадахгүйсэн. Тэгээ би багштаа сонсуулаад тоглож үзсэн байхгүй. Оцор багштаа. Тэгээд багш маань сонсч байсан. Ердөөсөө л наа чинь сэрдгийн цурай л шүү дээ. Тэгээ миний толгойд ингээд л гээл орж ирж байгаа байхгүй. Сонсоход шууд нэр нь орж ирж штэ. Тийм. Тэгээд нөгөө багш маань өөрөө туйлч хүн учраас үгийн их баялагтай сайхан. Тэгээд дараа нь би ингээд сэрдгийн цурай гэдэг үгээ ингээд бодоод исэн чинь нэрэл одоо нөгөө нэг уул ус маань ингээд цурайтай бид нартай харьцаж ярьж байгаа юм шиг тийм л одоо утга санаагаар ингээд өгсөн юм гээд тэр нэрийг одоо тэгээд сүүлд нь өөрөө авах ойлгосон. За тэгээд энэ аялгауны хэсгээс тоглож сонирхуулъя. За жоох сандлаа хойшлуулж. Энэ надаа яг нэг тийм мэдрэмж төрүүлж байна. Яг нэг уулын орой дээр гарчаад доошоо ингээ юм ширтэл сууж байгаа юм шиг. Гэхдээ тэр уул нь нэг юм хадрахаг, асаргахаг гэдэг тийм уул байгаа юм шиг санагдлаа. Мэдээж дуу хөгжим бол хүнд яг ямар үед яаж сонсогдохоос ахвал хүн болгонд бол өөр мэдрэмж төрдөг. Мэдрэмжийг төрүүлнэ. Гэтэ яг одоо байгаа юм чадсан байна гэдэг шиг. Би юу? Тий. Оо тийм үү. Яг л тийм зүйлийг ерөнхийдөө харуулахыг энэ аялгаугаараа харуулахыг бодож л одоо бичсэн. Дуу хөгжим угаасаа хүний яг тэр амьдрал одоо хэцүүч байна, жаргалтайч байна. Жаргалтай үед бол улам жаргалтай болгох шүү. Юм бодсон юм тунгааж байгаа үед бас тэрнийг бас дэм болоодох шиг байна. Аль ч үед л яг нэг юм мэдрэмж өгдөг зүйл. Тийм. Бидэртэй тэрлийн ер нь тэгэл
зөвхөн баяр жаргалтай үедээ сонсоод байдаг уу, гүнэлсэн үедээ ч хүн хөгжим сонсож хань болж идэг. Хөгжим бол их гайхалтай зүйлтэй. Тийм. Тэгээд би бас бугаан амтгийнхаа талаар ярих гэж бодлоо. Энэ дээрээс яагаад гэвэл сая яг нөө хөгжим бидэнд ингээ хань болдог гэдээ ярихлаар яг анх нөө оюутан байхдаа манай одоо яг оюутан цагийн найз маань надтай нэлээд ер нь бол ийм үндэсний хөгжим тоглодог залуучууд байгаад идэг. Тэгэнгүүтээ бас сонирхол нь ингээд орчин үеийн хипхоп, электроник гэдэг хөгжмүүдийг ингээд сонсох дуртай ийм залуучууд байгаад идэг. Тэгэл тэр ингээд одоо хипхоп артистууд ч юм уу те поп артистуудыг ингээд харахтлаар болохоор ингээд илүү ингээд өргөн цар хүрээнд одоо хүмүүс их сонсох дуртай те. Тэгэл том одоо гой тайзнууд дээр ингээд гардаг те. Тэгэнгүүт одоо бол нэг үе бодвол их гоё болчлаа. Хүү хамтлаг маань ингээд цойлоод дэлхийд гоё нэрээ Монголын нэрээ дуусгаад явчихна. Бидний яг оюутан байх үед болохоор яг хөсөгтэй хамтлаг маань ингээд гоё мөрмөтөлүүд ээжсэн. Гэхдээ ийм нэг одоо үндэсний урлаг гэдэг нэг ийм хайрцаг байдаг юм шиг санагддаг гэсэн байхгүй тэр. Тэгээд ийм нэг хайрцаг нь байгаа яг үндэсний урлагтай хайртай л яг үндэсний урлагаа сонсох дуртай л хүмүүс ингээд сонсдог, үндэсний урлагийг сонсдог. Тэгэхээр найзууд маань нэлээд ер нь яагаад ингэж бид нэр үндэсний хөгжим тоглодог ч гэсэн яг юм орчин үеийн хөгжимтэй хослуулад те тэгээд зөвхөн үндэсний хөгжим сонсох дурггүй ч гэсэн тийм хүмүүст тийм үндэсний хөгжмийг яагаад ингэ хүргэж болохгүй гэж бодоо. Тэгээ яг анхын буган гэдэг хамтлагийг байгуулах санаа төрж исэн. Тэгээд яг ийм одоо электроник хөгжимтэй хослуулж үндэснийхээ хөгжмүүдийг ингэж хослуулж хийх тийм санаа төрөө. Тэгээд энэ буган хамтлагийг байгуулчихсан. Ики азар л. Тэр гоё те. Тийм, Ики азар гэдэг маань одоо манай нэг дууны нэр. Тэгээд манаас анхны цомгийн маань нэр. Тэгээд өнгөрсөн зам бас бидэд Герман улсын нийслэл Берлин хотноо гоё өөрсдийнхөө цомгийнхоо нээлтийн цомгийн баярын тоглолтоо гоё хийчихэд ирсэн. Тэгээ бас давхар хэд хэдэн фестивалуудад хамрагдчихад ирсэн, оролцоод ирсэн. Тэр болохоор ингээ яг жинхэнэ тэг ингээ таслаад тий яг би танаа хамтлагийг тоглож явах тайзны урдаас сонссон л да. Үнэхээр нэг юм юу гэх юм өөр ертөнцид авчиж илээ гэх юм уу? Намайг бол тэг санагдсан шүү. Надтай амар олон залуучуудаас бүжиглжлээсэн л да. Ики азар гэдэг нэрийг ингээ хүмүүс асах гайхаад иттээ. Яг юу гэсэн үг юм бэ? Чи Монгол үг биш шүү дээ. Нэг удаа бүр би суй сайхан нэг настай багчд шөмжлөл. Яагаад Ики азар гэдэг нэрлэлсэн юм чи тэ юу гэж яагаад монгол үгээр нэрлэж болтгоо юм. Тэгээд бид нар яг анх нөгөө нэг дууныхаа санааг болоод үгээ бичижсэн чинь тэр үед би яагаад ч юм энэ бурайд дуу за тэгээл энэ дөрвүүд туйлмөл их сонсодсон. Тэгээд тэр үед яг нэг юм одоо юуны маань манай энэ үндэсний юм өөрсдийн аялга ясны үндэстэн яснуудын аялга гэж байгаа шүү дээ. Тэр аялгууд маань их ийм гоё аялгуулаг өөрөө ийм характерлаг хүчтэй сонсогдмаар шүү дээ. Тийм одоо хиллэгтэй байдаг. Тэгээд би уг нь бол их газар гэдэг үг байхгүй юу? Тэгээд одоо дуун дээр бид нар нөгөө нэг байгаль ихээ ингээ хайрлах хэвээр монголчууд одоо ч гэсэн дайчин хിവэрээ бид нар байгалаа хайрладаг юм өвөг дээдстэй. Тэгээ одоо ингээд жоохон энийг мартах гад байна гэх тийм жоохон нэг юм эмзэглэл төрсөн тийм одоо өнгө айсыг дотроосоо гаргаж байгаа тийм хиллэмжийг одоо шүлгэндээ тусгаж өгсөн байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг их газар гэж хэлэхлээр их зөөлөн сонсогдоод. Тийм байна. Энийг ээжийн тэвэр гэж байгаа шиг ихийн ингэр гэж байгаа юм шиг тий. Гэтэ бид нэр энэ их газар буюу энэ их дэлхийг хайрламаар байна штэ гэдэг ингэ жоохон одоо нэгсэндээ ууртай гэх юм сануулж хэлмээр штэ гэж байгаа. Тэгээд тэрийг нүүн тэр үгээ Ики азар болгож хэлээд. Тэгээ тэр үедээ би нүүн яг бүрээд дуунаас сонсоодсэн болохоор Ики азар гэдэг
яг нэг тэр аялгаар нь жилж байгаа юм шиг тийм болгож хэлсэн. Тэгээд за тэгвэл энэ Ики Азар гэд үгэн дээр оруулсан юм чи тэгвэл энүүгээрээ нэрлэлчээгээ. Тэгээд яг энэ Ики Азар гэдэг нэр анх надад тийг санагдаад байгаа. Би бас юм бүрээд халимаг туваа дуу сонсох аяга дуртай байхгүй. Янз янзын дууг сонсно. Одоо л би ингээ нөгөө театруудын ингээ дагцсан. Театрууд нь ингээ сошиал дээр ингээ гой гой дуу тоглолтынхаа бичлэгүүдийг харуулдаг. Яг үнэхээр ингээ тэр ингээ намайг ингээ нэг юм одоо ингээ их газар гэдэг дуу ингээ байхаар би сонсохдоо бас ингээ яг нэг юм зөөлнөр сонсох гэдэг байгаа байхгүй. Тэрнийг одоо мэдээж одоо Монгол дуурхтан бол бид нар бол том үндэстэн гэдэг нь бидний аялгаас одоо мэдрэгдэж байгаа шүү дээ. Адилхан Монгол хүмүүсээр нэ өөр өөр аялгатай байгаад байдаг тийм. Өөр аялгаар ингээ сонсохоор амар гоё. Нэг юм сүнслэг чанарыг ингээ өдөөгөө байгаа юм шиг. Дахиад өөр дуу нь ямар байх бол гэсэн нэг юм одоо Бородын байгаль театр гэл тэгэхэд тэн дээр дуулагдж байгаа дуунууд артистуудын ингээд дуу бичлэгийг үзэх би амар дуртай байгаад байгаа байхгүй. Одоо тэгэл халимгийн театр гэл тэгэхэд бас л нэг юм өөр бүх мэдрэмж нь өөр. Тэгсэн хэрнээ нэг Монгол гэдэг нь мэдрэгдээд байдаг. Бид нар яг одоо юу гэх юм соёл урлагаараа одоо энэ бидний оюун санаанаас л гарч ирж байгаа уран бүтээлүүд энэ бүтээлүүдээрээ бид нар нэг Монгол хүн гэдгийг яг мэдрэх боломжтой гэж зөвөр би бол тэгж харж байгаа. Нэг бидрийг холбодог байгаасаа одоо бугаан амтлаг тэ халимаг төч тоглолт хийдэг, өвөр Монгол төч тоглолт хийдэг байвал гоё юм сте. Бид нар соёл урлагаараа ядаж юм нэгдсэн хэмжээний том зах зээлийг үүсгэх боломжтой болов уу зөвөр миний мөрөөдөл юм. Тэгэлгүй бахан. Тэгээд тэр одоо багаас нь одоо бүгднгийнх нь ярьж байгаа тэр одоо хиллэг тэр хилний авьяа тэр одоо юмуд аялга бол бүгдээрээ үнцэнтэй шийдэл алдчих тийм аялгаутай. Тийм. Сонсоод баймаар. Тийм. Бүгдээрээ тэр өөр өөрсдийнхөө юм алдаж болохгүй. Тэгээд халах нь их байлаа гэд бүгдээрээ халахаар ярих албагүй. Тэгээд нөгөө нэг халах аялгатай байсан ч гэсэн одоо ялангуяа манай Суйсын одоо үндэсний язгуур урлагийн ингэдэг бол янз бүрийн ястан хүмүүс орж ирдэг байхгүй. Тэгэхээр тэр одоо манай багш маань хэлдэг. Ямарваа нэг ингэдэг магтаал ихлэр чи битгий наадга халах аялгаар хэлээдэ. Чи яг тэр өөрийнхөө дөрвд аялгаар хэлээдэг. Чи надад өөрийнхөө үндэсний юм чи л авч үлдэн штэ тэгдэг байхгүй. Тэгэхээр яг бүр тэр аялгаа бүр тэр чигээр нь л яриад ах хэрэгтэй. Тэр тэгжиж одоо илүү хүмүүст хүрнэ, ойлгоно. Тэгээ бүгд бие биенийхээ одоо соёлын ялгаа тэр одоо гоё үнэт зүйлсүүдийг мэдэрч ойлгодог бол. Тэрнээс намайг ойлгохгүй байна гэд нөгөөдгөрөө ярихгүй байгаад л байх юм бол улам л ингэ дарагдаад тах болов гэж боддог. Бидний одоо нөгөө нэг аялга гэхээр одоо сүүлээс одоо нусан байгаа яач гэдэг юм уу? Кинонод гарч ирээд нөгөө аялгатай яриад тэр амар сонсоод гоё байгаа байхгүй. Яаж ч нөгөө нэг нийгмийн кино учраас бүр юм гоё хөгжилтэй хөнгөнөөр харуулдаг. Бидний ойлголт бүр үнэхээр одоо сүүлийн 10 жил гэх юм энэ хугацаанд маш гоё юм хөрвлөө. Өмнө нь бол аялгатай ярихаар баг яага аялгатай яриад байгаа гэдэг хүмүүс байсан шүү. Одоо болохоор бидний ойлголт үнэхээр гоё юм бүр илүү Монголынхаа гүн гүнзгий рүү орж ах шүү. Бидний оюун санааныхаа хөгжимж тэр 10 жилийн өмнө л одоогийнх шиг юм түүхийн олон подкастууд байсан уу гэвэл би бас мэдэхгүй байна. Нэвтрүүлгүүд, баримтат кинонууд бол байсан. Тэднийг үзэх гоё байсан. Одоо ингээд маш олон түүхийн подкастууд гарч ирэхээр тэр болгоны ялгаатай байдлыг, тэр болгоны өөр өөр судалгаануудыг ингээд зөвхөн сонсоход гоё. Бүр номын хүртэл авч уншихад гоё болчиход байгаа байхгүй. Бид нэр ингээд хүү хамтлагч гэх юм уу те. Одоо ингээд түрүү жил гэхэд олон гайхалтай энэ жил ч гэсэн олон гайхалтай амжилтуудыг бүтээх Монгол хамтлагч гэдэг юм уу. Би хамтлаг гинэ багч гэдэг юм уу те. Энэ бидрийг нэгтгэж байгаа оюун санааны нэг зэг рүү харуулах зүйл баг. Бидний соёл байна, урлаг байна, спортын олон гоё амжилтууд гарч бид нар бие биендээ илүү хайртай нэг гоё юм ард түмэн те. Нэг юм алангойхийн багтсан ном болмоор санагддаг байхгүй. Багтсан сум мэдээ. Тий. Тэгээ яг одоо ер нь нэг хэсэг юм одоо интернет техник технологи ер нь хөгжөөл тэгээл тэрийгээ дагаад одоо нэг гадны соёлууд их орж ирээл тэгээл тэр нь их гоё юм шиг нэг хүний юм их гоё юм шиг ингээл санагдал тэрийг дагаж их хуйлардаг байсан бол одоо тэгээд яванда одоо тэр нь ингээд нилээ яваад ирэхлээр бид нар чинь бас өөрөө
өөрөө нөгөө нэг их үн цэнтэй ийм хүмүүс байсан байх шүү гэдгийг илүү одоо эргэж ухаарад тэгж байгаа юм болов уу гэж бодож байна. Би одоо K-pop-ыг бол зөндөөл сонслоо. Бас хип-хоп хөгжимч дуртай. Тэгээд яг одоо энэ тоорхтны дуунуудаа сонсохоор яг тэр аялгаа миний дотор ингээд нэг юм намайг одоо нэлхруулаад ч юм уу. Тэр мэдрэмжийг төрүүлээд идэх байхгүй. Одоо би ингээд хүмүүсийн хархраа сонсоход миний ингээд тэр нэг юм дотоод одоо тэр монгол хүн ингээд асч идэг гэх юм уу. Одоо бидний соёл болон оюун санаагаараа л бид нар хэл соёл энүүгээр л бид нар одоо энэ дэлхийд ялгарна шүү дээ. Тэр ийм ялгарл надад хэрэгтэй болсон үед одоо би монгол хүн гэдэг тэр бүх зүйл намайг оюун санаанд манд тэжээгээд надад хань болоод намайг бас жоох эготой болгоод ч гэдэм үү те. Хүн болгонд бас нэг бардам мэдрэмж ч гэсэн хэрэгцээтэй үе байна шүү дээ. Тэгж тэжээж байгаа юм болов уу гэж боддیں۔ Одоо Iki Азар гэдэг дуу бол яг тэр нэг юм бас нэг юм эхлэл нь бол бас эвгүй те. Ер нь ингээд нэг юм бүжиглэхэд мөндөө гэдэг шиг бүжиглэхүүд дайтах гэж байгаа юм шиг. Гэхдээ яалтчгүй бидний юм өв соёл бидний юм цуснд биеийн мах бодод юм холбоотой байдаг юм шиг хэлээ. Тэгээд тэрийг би бас өөр нь байнга анзаардаг л та. Түрүү жил би Америкт одоо энэ Арктик судлалын олон улсын дэмж дээд хэмжээний уулзалт гэж болсон. Тэгээд тэрэн дээр би нэг Бурятын Ариуна гэдэг артисттай манай буган хамтлаг хамтраад ийм Лус гэдэг нэртэй ийм аудио вижюал одоо тийм үзэсгэлэн ингэж гаргаж тавьсан байхгүй. Тэр хурал дээр. Тэгээ би тэнд ингээд 7 хоногийн хугацаанд одоо монгол хүн нэг монгол судлаач байсан. Гэхдээ би тэр судлаачтайгаа ер нь уулзахгүй. Тэгээд ер нь л дандаа гадаад хүмүүстэй ингээд 7 хоногийн турш уулзаал ингээд өдөр болгон буудлаасаа гараад нөгөө нэг хурал дээр очиод нөгөө нэг үзэсгэлэнгээ танилцуулаад тэгэл ингээд дандаа англиар яриад тэгэл ингээд нөгөө өөрийн төрөлх хэл биш учраас ингээд ярих болгонд л ингээд толгой ажиллана. Хүн юм ярихаар толгой ажиллана. Тэгэл нөгөө ингээд айгүй их стресстэй 7 хоног өнгөрсөн. Гоё байсан ч гэсэн стресстэй. Тэгээд яг 7 хоногийн сүүлээр яг нөгөө нэг одоо өөрийнхөө үзэсгэлэнгийн өрөөнд орж ирэл өөрсдөө хийсэн ингээ хөгжмөө сонсонготл бүр ингээ амар гоё тайлбарлыг авдаг. Тэгээ бүр ингээл тэндээ бүр ингээд ороод суугаад л баймаар тэр өрөөнөөсөө ингээ гармааргүй санагдаад нэг юм үзэсгэлэнгийн жижиг өрөө байгаа байхгүй. Гэхдээ ялч нөө их хэлээрээ сэтгээд байдаг. Англиар ярилцаад яваад байдаг те. Тэгэл яг өөрөө тэр өрөөнд орж ирээд нөгөө монгол гоё хөгжмөө сонсон. Гэлстэй ямар гоё юм бэ гэл гоё мэдрэмж авч байгаа юм шиг тэгэж гоё тайлбарлалт. Тэгэхээр ер нь бидний яг нэг үндэсний одоо энэ урлаг маань бидний мах цусндыг байждаг л. Бидний яг оюун санааг амрааж явах шиг байна. Эсвэл одоо тэр хүч хэрэгтэй үед одоо хүүгийн волт татам сонсоход л ямар ч ирэх хүн нэг тасгал хөдөлгөөн хийж мэрч юм шиг те. Нэг тийм юу авах хаа. Бидний өөрсдийн юм л ер нь цэнийг дарах юм биш үү гэдэг шиг. Тийм. Өөрсдөө их баялаг түүхтэй одоо нэг хүнээс юм зарьячлахаар өгдөг шиг л. Подкастын маань өмнөх дугаараар одоо нүүдэлчин соёлын тухай ярьсан. Тэгвэл бид нар чи өөрсдөө амар их байгальтайгаа ойрхон. Ер нь мөнхийн байгаль донд л амьдардаг хүмүүс байгаа байхгүй юу? Одоо ингээл харахад бидний энэ Монгол ахуй соёлоос суран гарсан бүх зүйл маш энгийн байгаа байхгүй. Одоо манай хөгжим гээл тэгэхэд хаанч байгаа модыг бараг энэ цуур хөгжим хийж болохоор хэмжээний ийм одоо тийм энгийн шүүлсэн гэх юм уу? Одоо баг зардлаар бүтдэг ч гэдэг юм бод юу гэх те минимал маш энгийн зүйл болж таарж ах шиг байна. Подкастын манаас өндөрлөх цаг хугацаа төгсөн байна. Цуур турлаг номынхын тухаас би асуумаар байна л да. Энэ ном ерөнхийдөө л яг нэг анхан шатны цуур хөгжим сонирхож байгаа хүмүүст зориулж гаргасан ном гэж ойлгох уу? Эсвэл энэ ямар хөө төрлийн агуулгуудыг багтаасан ном бэ? За ерөнхийдөө цуур хөгжим анхан шатнаас болон агсан шатнаас яаж бүхэл одоо цууртай холбоотой агуулгуудыг багтааж өгсөн. Тэгээд яагаад энэ номыг ер нь бичих болсон бэ гэхлээр
намайг сурж явах үед бол ерөнхийдөө цөөхөн хэдэн л одоо татлагуудыг багш маань ингээд санжаа би нэр багшийн талаар цуурын багшийн талаар дуртахаа мартсан байна нэрээ. Би бол соёл урлагийн их сургууль сурж байхдаа одоо хөтөлбөрийнхаа дагуу санжаад орж багш дээрээ цуураараа одоо шав орж тэгээд энэ цуур дэх урлагийг анх суралцж байсан. Тэгээд анх суралцж байх үед маань бол яг ийм цуурын одоо гарын авлага их ховор хомс байдаг байсан. Тэгээд цуурын уламжлалт их олон өвсөн одоо маш олон татлагууд байдаг боловч тэднэрээс нэг цөөхөн хэдэн ийм ноттой төрүүлсэн юм байдаг байсан. Тэгээд яг 14 онд одоо Монгол цуур үндэсний хөтөлбөр батлагдаад Монгол цуур гэдэг ном гарч ирсэн юм лээ. Гэхдээ тэр цуурын номон дээр болохоор ерөнхийдөө судалгаагаар дагнсан одоо яг сургалтын хэсэг нэг цөөхөн хэсгийг эзэлсэн байсан. Тэгээд ер нь яг багш болоод цуур хөгжмөө зааж байгаа. За яг нэг юм цуурын анхан шатнаас нь ахуулаад бүр мэдгүй хүн ч гэсэн аваад үлээгээд сурчих бололцоотой. Тэгээд агсан шатанд одоо цуур сурж байгаа хүмүүс маань хүртлээ тэр уламжлалт аяалгуу татлагуудыг бүр яг тэр одоо нөгөө нэг уламжлагчаас нь сурж байгаа юм шиг. Яг тэр чигээр нь сурах бололцоотой. Аялгауг нь яг тэр чигээр нь ингээд нотлчихсан ийм сургалтын материал ер нь байх нь зөв юм байна гэ. Тэгээд бүр одоо энэ чинь 21 оны сүүлчээр эхэлжсэн ном байгаа юм. Тэгээд одоо манай цуурын одоо ардын алдарт цуурч наран цогт гэж сайхан буянтай хүн байсан. За тэгээд энэ хүн маань болохоор ер нь цуур гэдэг хөгжим маань одоо 20 дугаар зууны дунд үеэс их одоо ийм ховордчихсан байсан. Нийгмийн шилжилтийн үед. Тэгээд энэ их хэцүү үед бол цуурын энэ уламжлалт аяа аялгуу тэр өв соёлыг бол үр хүүхдүүдтэй нутгийнхаа одоо ойр орчим хүмүүстэй ингээд зааж өвлүүлжүүлдээс ийм буянтай хүн байдаг. Тэгээд энэ пара наран цогт гэж хүний тоглосон тэр уламжлалт аяа аялгуу татлагуудыг бол нотлоод энэ номон дээр ингээд шигтгэж өгсөн байгаа. Тэгээд тэрнээс гадна одоо анх яаж үлээх үү, яаж дуу оруулах уу, за тэгээд суурьтай яаж үлээдгийг, тэгээд тэр суурьтай үлээгээд уургаад тэгэхээр дасгалуудыг яаж хийгээд уур чадваруудаа хөгжүүлдэг. Тэгээд сүүлд нь одоо мэрэгжлийн одоо төгөлдөр хууртай хүртэл зохиолууд ингээд байж байгаа жишээ нь. Ер нь л одоо цууртай холбоотой бүхэл одоо агуулгууд ингэж багтааж өгсөн ийм ном байгаа. Хамгийн энгийнээс бүрийн мэрэгжлийн нот руу шилжих хүртэл бүх төрлийг энэхүү гарын авлагад багтаасан байна. Багтааж өгсөн байгаа. Бидний яг өдөр тутмын хэрэгцээнд гэх юм уу? Цуур хөгжмөл байж болох л төлөв байгаа. Хэмжээ дамжааны хувьд ч боломжийн энд аваа явж байгаа ч гэсэн магадгүй энэ хөгжмөр байгальд бас тоглож үзвэл ямар байдаг бол гэж бодогдож шүү. Тэр ч байтугай бүр цуургүй байсан ч цуурдаж болно гэдэг. Харин ингэж дуурд юм байна те. Наран цогтгой одоо нэг удаа бүр нөгөө судлаач ингээд очсон чинь цуураа гэж гисэн тохиолдолд ер нь ингээд бас цуурдчих болно гэд. Тэгээд одоо тавган дээр исэн чихрийн цаасыг аваад дөрвөлжиж нуглаа тэгээд ингээд цуурдаа тохилчихсан. Тэгээд тэгэхээр ер нь бид нэр өдөр тутамдаа машинда үжрээд явж байхдаа ч гэсэн цуураа дуургаад ингээд сурчих боломжтой. Тэгээд сурсныхаа дараагаар бол хөгжим аваад ингээд эдэлчих боломжтой. Тэгээд цуур хөгжим маань өөрөө ийм авсаархан хөнгөн хэлбэр хийцтэй ийм сайхан хөгжим байдаг. Одоо бидний амьдралын хэм маяг дэлгэцэн хооронд эсвэл одоо нөгөө нэг төгжрөлч гэдэг юм уу? Одоо энэ урбан соёлд бол маш их стресс цугларч ийн гинэ. Зөвхөн ер нь Монголд ч биш ер нь дэлхийд даяараа л стресстэй байгаа юм байл. Тэгэл ер нь дэлхийд даяараа л бас нойр бүдэх чиглэл рүү орж байгаа юм байл л те. Тэгээ бид нар юу дутагдж гинэ гэсэн юу одоо биднийг стресс тайлж гинэ гэхээр энэ нарны гэрэл байгаль орчин одоо тэр саунд медитейшны одоо тэр хэрэгцээ үүсэж гинэ гэж байгаа юм. Тэгээ би яг нэг саунд медитейшн
ороход бол яг орчоод ариун нэг унтсан чинь би 8 гэж унтаад. Тас үсэрсэн. Өглөөний 8 зэрсэн. Тэрнээс хойшоо ер нь ингийн одоо тэр хөгжмийн аялал ялангуяа одоо тэр байгалийн дууралт. Тэр бидний одоо тэр дотоод энергийг засдаг гэх юм уу? Би бол тэрнийг биетээр мэдэрсэн байхгүй. Одоо тэгэл хэнгэрэг нүдэхэд хүртэл ингээд би жоохон тавчтаад байгаа юм шиг тий. Эсвэл одоо тэр Австралийн бороо хөгжим сонсоход би уяраад онгоогоод байгаа юм шиг. Тэгээд тэрнээс хойш одоо юу гэх юм хөгжмөөр яг анхаагдчихлаа гэх юм уу? Энэ яг бидний хэрэгцээнд байна гэж харсан. Манай одоо бүр Суйсын доктор Зулццэг гэдэг хөшөөнийг одоо судалгаа байдаг л да. Тэр нь болохоор одоо энэ Монголын яг язгуур урлаг буюу одоо энэ туйл, цуур энэ урлагууд бол ер нь минимал их шинжтэй. Минимал гэдэг маань их энгийн одоо нэг олон дээшээ доошоо болсон бүр айгүй олон төрлийн аялал байхгүй. Нэг одоо туйлыг багадаа ингээл 2-3 цаг тэгэл хэдэн өдрөөр дамнаад ингээд тайлахад бол тэр дотроо нэг хитгэн жижигхэн юм аялгууднууд явж идэг. Тэгээ тэр аялгууд нэг олон давтагдаад ингээд ирэхээр ийм минимал хэв шинжээр ингээд олон давтагдаад ирэхээр хүнд ийм тайвширлын нэг бясалгалын тийм юг биедний процесс бий болгочдөг. Тэгээд тэр чутгаар одоо ингээл монголчууд өвөлдөө нөгөө гэртээ малаа өвөлчөд эрт харанхуулж байгаа шүү дээ. Тэгээд малаа эрт тодлуулчаал туйлаа сонсоод л ингээл тайвшраал. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад нөгөө нэг хил өв соёлоо ингээд үр хөвгтдээ дамжуулж идэг, сургаалуудаа дамжуулж идэг. Тэгээд бүх юмнууд нь цогц тэгсэн мөртлөө их минимал. Тэгээд одоо энэ бол ингээд бидрийг анаах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Энэ ингээд бидэрт донд ингээд өдөр тутамд ингэж байж иж те одоо хүн утсаа аваад 5 минут эргүүлэхэд хэдэн төрлийн мэдээллийг шеэрж байгаа лээ. Ихэнх нь хэрэггүй бах те. Тэгээд энэ олон энэ стресс, энэ олон мэдээллийн энэ тархи руу орсон одоо энэ одоо юу гэх энэ бол бас юм ачаал болж ирж байгаа байхгүй юу. Тэгээд энийг бид нар энэ хөгжмөөрөө тайлах юмсан. Хөгжмөөрөө ангаагдах юмсан. Болвол бас ингээд амьдаар нь ингээ сайхан тий энэ чинь амьдаар ингээ хүн хөгжим тавлж байгаа хуур татж байгааг харах өөр шүү. Сонсох бас нэг өөр байдаг. Тэндээс нь авж байгаа мэдрэмж нь бас нэг өөр байдаг тий. Тэгэхээр бас морин уур хөгжмийн тухай бас ярихгүй. Нэвтрүүлэг маань дуусчих шиг байна. За би бас анх 15 настайг морин уур хөгжмийг тоглож Хүрэлбаатар багш дээр шаваарад морин уур хөгжмийг анх тоглож сурч ирсэн. Тэгээд соёл урлагийн сургуульд ороод бол Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн төвшин баяр хөшийнхаа удирдлагын долдор бол илүү мэрэгжлийн төвшнэгээд морин уурыг эзэмшиж сурсан. Тэгээд ер нь бол морин уур хөгжим маань өөрөө тэр гоё ардын татлагууд орчин үеийн сонгодог аялгуунуудыг хүртлээ сайхан тоглож болж байгаа ийм гоё гайхалтай баялаг хөгжим. Одоо ер нь бол хүмүүс их морин уурыг сайн мэддэг болсон байна. Миний одоо морин уурын талаар онцлог юм гэх юм бол ер нь бол одоо энэ хөөми төдөг одоо энэ магтаал гэж байдаг. Магтаалын ерөөл магтаал тэгээд уртын дуу эдэртэйгээ ингэж их сүлэлдэж ер нь энэ язгуур урлагийн төрлүүд маань хоорондоо их гоё сүлэлдэж гоё нийлмэл зохицуулахаар их гоё байдаг. Тэгэхээр энэ морин уураа сайхан одоо ер нь морин уур сурж байгаа хүмүүс их байгаа. Тэгэхээр одоо морин уураас сурсан бол энэ хөөмийн урлагтай, магтаалтай ингээ хослуулаад үзээрэй гэж бас зөвлөж байна. Тэгэхээр ингээд ирэхлээр илүү гоё бис нандин чанарыг бас олж харна шүү. Би бас анх морин уур сурж байхдаа ингэдэг байсан. Жохон байх та. Өсвөр наснд ингээд дөнгөж сураал нэг юм гадаад аялал нэг юм сонгодог аялал ингээл тоглол гоё юм шиг санагдаад тэгсэн дээр нь ч тоглож марч юм шиг өө. Тэгээд идэг байсан. Тэгээд ингээд сүүлд нь яхахлаар яг энэ ч нөө бас л эргээл бодож байгаа гэдэг шиг нэг үндэснийхээ энэ хөөми магтаалуудтайгаа илүү гоё зохицдог юм байна гэдэг юмыг олж харсан. Тэгэхээр
мориор сурж байгаа хүмүүс маань бас юм магтаал сураад нэг хилээд зүгээр энгийн цээл хоолоогоороо ч гэсэн хилээд сураасаа гэж бодож байна. Тэгвэл бас илүү гоё. Ерөөл бас мориортай ингээд байдаг те. Тий. Тэр надад нэг ийм мэдрэмж төрүүлсэн. Бас нэг багш надад тэгж хэлжсэн баг. Одоо энэ гамданд ном хуурахад яагаал ингээл нөгөө хэнгэрэг нүдэл ингээл хөгжим бүрээ дуграал те. Ингээл юм чимээлэг орчинд тэр одоо ламнар ном хураад байна гэсэн чинь тэр хөгжим бидний тэр дотоод энергийг ингэж дээш доошоо болгож хөдөлгөөнд оруулж байдгийн гинэ. Тэгээд тэр уншиж байгаа тарин илүү шидлэг байдлаар одоо бидний оюун санаанд шингэж үлддэг гинэ. Тэгээд морин уур ингээд татаад ерөөл хэлж байгаа би яг ерөөлж эрэг зөндөл харсан. Тэгээд энэ ерөөл морин ууртай байж ийж те тэр чинь одоо дандаа сайхан дээшлэн дэвжхийг те одоо тэр эрүүлийн хийг те одоо тэр амбул олуулаа бүрэн дүрэн байхыг одоо тэр хүний амьдралын сайн хувь заяаг өрөөж байгаа тэр эрүүл үлддгийн болов тэглэг байгаа. Тэр нэг үгний эд шидэн одоо энэ дотор ингээд бүтэн шингэж хоногших юм болов гэж би бодсон. Тэгэхээр энэ манай ардын урлаг өөрөө тэр чигтээ бидний одоо тэр ерөөлтэй амьдралын одоо бас нэг юм одоо юу гэх юм сүнслэг чанарыг тижээж байгаа юм. Юу гэж хэлмээр юм бэ? Би бол зүгээр тэгж бодоод байна. Уртын дуу ч гэсэн амар гоё аялгаутай. Яг тэр нэг юм сэтгэлийн амар амгаланг бидэрт зориулаад байгаа юм. Ерөөл, магтаал, за тэгэл уртын дуу эрчи ерөөсөл нэг бодлын одоо монголчуудын үзэл санаа одоо ертөнцийг үзэх үзэл ийм зүйл баггүй. Тэгээд ерөнхийдөө аливаа зүйлийг ийргээр харж юмны гэгээлэг чанарыг харж магтаал хүүхдэд сургана гэдэг чинь ерөөсөө одоо тэр аливаа зүйлийн гоё талыг нь харж магтаж ингэж хэлж байгаа. За тий ерөөл гэдэг бол ирээдүйд энэ зүйл яаж сайн сайхан байж болох юм гэдэг талаас нь ингэж харж байгаа. Тэгэхээр дандаа тэр зүйл бол ингээд одоо үгийн баялагийг суулгаж байна. Дандаа эрэг нөлөөлөдөг үзүүлж байдаг. Тэгээд энэ нь ингээд нөгөө нэг одоо найр хурим дээрээ зүгээр л цэнгэлдэж хөгжилдөж байгаа биш. Тэр нөгөө нэг оюун санааныхаа үзэл санаагаа бие биендээ хилж ойлгуулж энэ үзэл санаагаа хоорондоо ярилцж байгаа нэг юм төрөл байдал гэж л үздэг. Бид нар нөгөө монгол хүн амны бэлгэрээ гэдэг штэ тий. Мориорын одоо ингэ татлагыг сонсоход мэдээж хөгжим аялал болон өөр мэдрэмжийг агуулсан байх. Гэтэ надаа ингэ татж байгаа сонсохоор юм намар юм шиг санагдаад байдаг нэг тийм хуурай тэгээ нэг юм намар ингэ нэг цас ороогүй нэг юм байдаг шүү. Тэгсээр нэг юм амар мод зоттой тал харагддаг юм а. Зүгээр надаа ингэ төрж байгаа мэдрэмж нь өөрөө нэг тийм хувираа сэрүүн мэдрэмж төвлөлт. Тэр ингээд нэг юм хөгжмнөөс мэдэрч байгаа л бас нэг мэдрэмж л ахaltaа минь тий. Яг юм манай хөгжим өөрөө нэг тийм сонь тий нэг юм өөр тий. Волончил сонсоход бол бас нэг өөр штэ. Тийм волончил морин хуур бол бүр тэс ондоо хоёр юм байгаа штэ. Тэгэл энэ яг нөө бидний ахугаас гарч ирсэн зүйл одоо бидний тэр хэдэн мянган жилийн түүхээс байгаа зүйл учраас энэ ингэж надад хард юм болоо ч гэж бодох шиг те. Чамд ямар мэдрэмж төрүүлв? Морин хуур ер нь нэг тийм байгалаг ер нь л нэг тийм одоо хөгжим гэхэд юм яриад байгаа юм шиг. Яагаад ч юм одоо тэр царн өөрөө тэр толгоо нь өөрөө морины толгоотой тэгээд адууныхаа хэлхсаар ингээд татчихсан тийм болохоор тэр зүйлүүд маань сүлэлтээд ингээд юм болов ер нь нэг юм морин хуурын тэр одоо татлагуудыг ингээд сонсхолоор яг нэг тийм морь би одоо ингээд өөрөө одоо хуурын жороо морины явдал ч юм уу те жанарын явдал ч юм уу ингээд тоглож байгаа яг нэг морь тавьж байгаа морьтойгоо ингээд өөрөө ярилцаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр яг юм нэг тийм амьтай нэг гоё байгалаг мэдрэмжийг л тандаа морьс авдаг. Бас тэр нөх хөгжмийн зохиолыг тоглож байхад хөгжимчний мэдрэмж бас байна шүү дээ. Тэндээс бас нэг юм
аялгаа гарч ирдэг те. Тийм, ер нь бол одоо манай одоо юм татлагууд ч нэг сонь шүү дээ. Яг нэг юм бас баригдсан юм байна. Характертай. Одоо би жишээ нь за цуурын татлага гэж байна. Тэгэнгүүт энэ номон дээр би одоо эвэн голын урсгал гээд татлага байлаа гэхэд яг нэг хүний тоглосныг нотлож байгаа мөртлөө за 80 хэд онд нэг өөр, за 90 онд нэг өөр ч юм уу, 85 онд нэг өөр, 87 онд арай нэг өөр ингээд тэр нөгөө тухайн хүн яг уг нь нэг аялгуу сонсогдоод байгаа мөртлөө нэг араам юм жазтай мөртлөө тэр нь яг нөгөө тухайн үеийн хүнийхээ мэдрэмж тэрнээс шалтгаалаад арай жоохон өөр нуглаа чимэглэлүүд ингэж оруулж ингэж тоглолдог. Тэрний адилхан морин хуурын татлагууд ч гэсэн ер нь яг ингэж орон морны явдлууд жонжоо хатраа ингэж явж байгаа мөртлөө яг тэрийг ингэж яг нэг юм хайрцагт баригдсан юм шиг тоглолдог. Тоглох болгонд арай нэг юм тухайн үеийн сэтгэл зүйн байдал тэр мэдрэмжээсээ шалтгаалаад тоглооч бол арай ингэж өөр болгож гоё тоглож байна. Дотроо гунигтай байвал гунигтай тоглох магадлалтай. Магадaltaй. Нэвтрүүлгийн маань өндөрлөх цагт өгсөн байна. Магадгүй Баярбаатарт бид бүхэнд хэлж амжаагүй зүйлсийг энэ удаа илээч гэж хүсэж байна. Эсвэл одоо энэ дуу хоор хөгжим туртай монголчуудтай бас нэг гоё уриалгах ч юм уу хийж болж байна. Тэгээд нэвтрүүлгийн бас одоо юун төрөнд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа. За, урьж урилцуулсанд маш их баярлалаа. За, тэгээд ер нь одоо цуур хөгжим маань 20 дугаар зууны дунд үед бол устдах шахсан гэж үздэг. Урайхаа айл болгон цууртай байсан. Тэгсэн чинь яг 20 дугаар зууны дунд үеэр одоо зөрөөдөөсөө л нэг 5-10 хаан хүний дунд ингээ үлдчихсэн байсан. За тэгээд тэр нь одоо сайн ачтай буянтай одоо ардын өв тээгч нараар дамжаад одоо бидний үед золгосон. Золгосон хэдий ч гэсэн одоо бид нар хэдий одоо Монгол цуур үндэсний хөтөлбөрийг ерөнхийлөгчийн зарлигаар одоо 14 оноос хэрэгжүүлсэн байдаг юм лээ. Тэгээд ийм хөтөлбөр хэрэгжүүлээд цуур маань арай жаахан тэлсэн хэдий ч гэсэн биднэрт өршөөлийн өв соёлоо нандинах, дэлгэрүүлэх юм шаардлага хэрэгцээ байгаа. Тэгэхгүй бол одоо цаг хугацаа гэдэг чинь юм одоо орчин үеийн нийгэм ялангуяа юм бол ингээд доошо тарагдаад ингээд мэдээллийн бүр ингээд одоо мэдээлэлээр юм хахчихсан зам байна шүү дээ. Тэгэхээр ийм сунд бол бидний өв соёлоо ингээд дандаа ингэж дээш нь гараад санаж бие биендээ ярьж ингэж одоо нэгэндээ өвлүүлж сурахыг хичээж өдөр тутамдаа тэр зүйлүүдийнхээ үндсийг ухаарч ингэж явахгүй бол энэ зүйл маань ингээд одоо хэдий ингээл бид нэр сэргийх гээд хичээсэн ч гэсэн ахаал ингээл 10 жил хүрэхэд дахиад доошоо уналтанд орох юм зүйлүүд ажиглагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний нэг юм одоо өсөд байдаг юм зүйл байдгийн. Одоо нөгөө нэг 10 жилд ийм одоо хөгжмийн боловсролын хичээлүүд байдаг шүү дээ. Тэр нь болохоор нөгөө нэг бишгүр хөгжим өнтер байгаад байдаг юм билээ. Дуу хөгжим. Тэгэхээр дуу хөгжим хичээлээр үздэг тэр хичээлүүдэд уг нь болж өгвөл одоо ийм үндэсний хөгжмүүдийг сургах тийм бололцоог ирээдүйд бас бий болох юмсан. Тэгээд дараа нь би бас энэ номыг бас уншаад бага насны хүүхдүүд ч гэсэн суралцах боломжтой. Гэхдээ дараа нь ерөнхийдөө миний нэг өөрөө дотроо тавьсан зорилго нь бол яг бага насны хүүхдэд зориулагдсан хэлээр нь одоо хэлээр нь тэдний яг ярьдаг бидний бяцхан багчуудад зориулсан өнцгөөс нь одоо цуур хөгжмийн бас нэг сурах бичиг хийх санаатай байгаа. Тэгээд ер нь одоо өв соёлоо эргэж сайн хараад өдөр тутамдаа хэрэгжилж хүндэлж дээдлж явцгаая гэж л уриалмаар байна да. Баярлалаа танд. За баярлалаа. Хүүхдтэнгэр подкасттай хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаарт маань соёл урлагийн сургуулийн багш Хөөмич, Цуурч, Морин хуурч Баярбаатар оролцлоо. Тэгээд бид бүхэнтэй хамтдаа чих тавин сонссон та бүхэндээ баярлаж байна. Тэгээд бид бүхний албан ёсны
суугуудыг дааж бидэнтэй нэг дээрээ. Тэгээд мөнх хөөхт ингэр биднийг ивэгээ гэд подкаст өндөрлөл. Яа, хүрээ. Хорой.